Сайн мэцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдөр та бүхэндээ шугамн тэгштгэлийн системийг графикийн аргаар хэрхэн бодохыг тайлбарлая. За өмнөх дугааруудыг харах юм бол шугамн тэгштгэлийн системийг орлуулах аргаар бодох, нэмэх аргаар бодохыг тайлбарласан байгаа. За одоо графикийн аргаар хэрхэн бодохыг тайлбарлая. За үүний тулд бид нэр функц хэлбэрт оруулах хэрэгтэй. За тэгэхээр энэ шугамн тэгштгэлийнхаа энэ системд байгаа энэ хоёр тэгштэглийг функц хэлбэр рүү оруулаад эхний тэгштэглийнхаа y-ийг x хувьсагчаас хамааруулна. Мөн хоёр дахь тэгштэглийнхаа y-ийг x хувьсагчаар илэрхийлэн олох хэрэгтэй гэсэн үг. За тэгэхээр илэрхийлье. За тэгэх юм бол эхний тэгштэглээс y тэнцүү хасах 5x нэмэх нь 10 гэж илэрхийлэгдэж байна гэсэн үг. За үүнтэй адилаар хоёр дахь тэгштэглээ y-ийг x хувьсагчаар илэрхийлэх юм бол 2y тэнцүү 4x дээр нэмэх нь 6 гэсэн илэрхийлэл болж байна. За тэгэхээр y-гээ бол олохын тулд үржигтгүүн хоёроо хойшоо гаргах хэрэгтэй. За тэгэхээр эндээс эхний тэгштгэл бол хэвээрээ хасах 5x дээр нэмэх нь 10. Хоёр дахь тэгштгэлээр үржигтгүүн хоёрыг хойшоо гаргах юм бол гишүүн болгоныг хувааж өгнө 2-т. За тэгэхээр y тэнцүү 2x нэмэх нь 6-г 2 хуваахаар 3 гарна гэсэн үг. За одоо тэгэхээр графикийн аргаар бодохын тулд энэ бол шугамн шулууны тэгштгэл гэсэн үг. Энэ бол бас шулууны тэгштгэл болж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ функцийнхаа графикийг зурна. За доод талынхаа функцийн графикийг зураад тэгээ хоёр функцийнхаа графикийн огтлцлын цэг нь манай шугамн тэгштгэлийн системийн шийд болно гэсэн үг байна. За тэгэхээр одоо харъя. За y тэнцүү хасах 5x дээр нэмэх нь 10 гэдэг энэ функцийн графикийг байгуулахын тулд утгын үснэгтэн дээр x-ийн оронд дурын утга орлуулах хэрэгтэй байгаа. За тэгэхээр би утгын үснэгтэн дотроо x-ийн оронд эхлээд тгийг орлууллаа. Тооцоолол хялбар байх үүднээс. За тэгэхээр x-ийн оронд тгийг тавих юм бол энэ илэрхийлэл тэг болчихно. Тэгэхээр 10 үлдэнэ. Өөрөөр хэлбэл y-ийн утга 10 гарч ийна гэсэн үг. За дахиад би x-ийн оронд хэдийг орлуулах вэ гэхээр 2-ыг орлуулъя. За тэгэхээр x-ийн авч болох утгыг би 2 болголоо. Тэгвэл 2 болоод 2 5-ын 10 хасах 10 гэдэг чинь хасах 10 дээр нэмэх нь 10 гэдэг бол y-ийн утга тэг болж байна гэсэн үг. За одоо хоёр дахь тэгштгэл y тэнцүү 2x дээр нэмэх нь 3. За энэ функцийнхаа утгын үснэгтийг байгуулъя. За утгын үснэгтийг зураад за дурын x-ийн оронд дурын 2 утга авах хэрэгтэй. За би тооцоолол хэлбэр байх үүднээс эхлээд x-ийн авч болох утгыг тэг гэж үзье. Юу гэсэн үг вэ гэхээр x-ийн оронд тгийг орлуулна гэсэн үг. Тэгэхээр тгийг орлуулахаар энэ хэсэг тэг болоод y-г нь 3-тай тэнцүү гэсэн хариу гарна. Тэгэхээр y-г нь 3 болж байна гэсэн үг. За мөн x-ийн оронд би хасах 1-ийг авъя. X-ийн оронд хасах 1-ийг авах юм бол энэ илэрхийлэл хасах 2 болно. За хасах 2 дээр нэмэх нь 3 гэдэг бол y-ийн утга 1 гарч ийна гэсэн үг. За одоо тэгэхээр утгын үснэгтээ хараад координатын хавтгай дээр цэгүүдийг тэмдэглэснээр манай огтлолын цэг гарч ирэх ёстой. За тэгэхээр x тэнхилгийн тэг дээр y-ийн 10 гэж байгаа. За тэгэхээр дээшээ 1 2 3 4 5 6 7 8 9 за 10 гэдэг цэг энд байгаа гэж бодъё. За тооцоолол маань энэ дээр явж байгаа. За x-ийн нэмэх 2 дээр y-ийн тэг гэхээр за тэгэхээр энэ цэг ба энэ цэгийг дайруулад бид нэр шулуун татнаа гэсэн үг байгаа. За одоо за яг шулуунаа татчихъя. За шулуун татагдлаа. За одоо хоёр дахь функцийнхаа утгын үснэгтийг харж агаад графика байгуулъя. За x-ийн тэг дээр y-ийн 3 гэдэг маань x-ийн тэг дээр y-ийн 3 гэхээр энэ цэг байна. За энэ 3 гэдэг цэг байгаа. За x-ийн хасах 1 гэдгээр x-ийн хасах 1 дээр y-ийн 1 гэхээр энэ цэгийг дайруулад энэ хоёр цэгийг холбоё. За тэгэхээр энэ хоёр цэгийг холдлоо. За тэгэхээр энэ хоёр функц маань график маань энэ цэг дээр огтлж гарч ирж байгаа.
За тэгэхээр энэ цэг маань яг ямар утгатай цэг вэ гэдгийг харахын тулд x тэнхлэг рүү бид нэр буулгаж харна. За x тэнхлэг рүү буулгах юм бол энд 1 гэдэг цэгийг дайрж байна. За y тэнхлэгийг ямар цэг дээр дайрах уу гэхээр 3, 4, энд 5 гэдэг цэгийг дайрч байна. За тэгэхээр графикийн аргаар бодоод графика байгуулад харах юм бол x-ийн 1, y-ийн 5 гэдэг цэгийг дайрсан. Одоо энэ цэг маань манай шугамд хэвштэглэн системийн шийд болж байна гэсэн үг. За графикийн аргаар бодохыг та бүхэндээ тайлбарлалаа. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.